Баяр баясгалан олхон. Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал. 10 дугаар бүлэг. Түүний 41 дэх жил. Янжимаг 8 дугаар сард Шарлотт руу нисэхэд 2008 он давтагдах шиг санагдав. Тохиромжтой, сайн сургуультай газарт байр олж, машин худалдан авч, Америк утасны дугаартай болж, сүм чуулгантай харилцаагаа сэргээж, заах хичээлийнхээ хөтөлбөрийг боловсруулж, мөн хүдрээ болон хүүхдүүдээ 9 дугаар сард ирэхэд нь хүлээн авахар бэлтгэж байв. Тэр эхэндээ 2 хичээлэл зааж байсан тул бага цалин авч байлаа. Жилийн дотор түүний багшлах хичээлийн ачаалал аажмаар нэмэгдэж, улирал болгонд 4 ангид хичээл заахаар болов. Гэхдээ зарим нэг хүндрэлтэй нүүр тулав. Хүдрээ Янжмаа 2 Улаанбаатарт байгаа 2 байраа тус бүрийг нь 30-аас 90 мянган доллараар зарж, Америкт байх 2-оос доошгүй жилийн санхүүжилтийг хийхээр төлөвлөж байжээ. Гэвч аль нь ч зарагдаагүй бөгөөд гэр бүлийн бусад гишүүд Америкийн нэгдсэн улсад ирэхэд санхүүгийн байдал үнэхээр хүндхэн байв. Нэгэн гэрэл гэгээ мэд зүйл нь өмнөх жил Янжмаагийн зочилсон Виржиниа мужийн хойд захад цэцэглэн хөгжиж буй Монголын Христ итгэгчид байв. Түүний дэмжлэг нөхөрлийн дийлэн хэсэг нь тэнд байгаа цөөхөн монгол сүмүүдэд тулгуурлах нь тодорхой байв. Мөн энэ үед баруун эрэгт Монголын салбар төв үйл ажиллагаа явуулж байсан. Үүнд Портландын өмнөд хэсэгт ээж Валеригийн хамт амьдардаг нэгтлэн бодогч Дженнифер Камерон, Ванкувер дахь Колумбия голын эрэг дээрх GSM салбарыг удирдах байсан Дороти Шулц, мөн Сиатлаас хойд зүгт 3 цагийн зайд амьдардаг бий байв. Бид Янжмаатай 7 хоног бүрийн баасан гарагийн өглөө залбирах цагийг тогтоолоо. Цаашлаад Янжмаагийн хамгийн хайртай зөвлөгч Бетти Мичел утсаар ярилцахад хялбар боллоо. Хүн бүр энэ харийн газарт байр сууриа олох хэрэгтэй байсан тул Янжмаа өдөр бүр гэр бүлийн Библийн хичээл хийдэг болсон юм. Америкийн нэгдсэн улсад байснаар Монгол дахь гэр бүлийн асуудлууд, Улаанбаатарын бохирдол, замын хөдөлгөөнөөс үүсэх хямралаас холдож сэтгэл нь үнэхээр сэргийсэн. Ингээд хөвгүүд нь сургуульд орцгов. Момо англи хэл муутай байсан тул дасан зохицоход түүнд хамгийн хэцүү байлаа. Гэхдээ тэр хурдан сурсан. Даш 11-р ангийн сурагч, хаш 8-р ангид сурч байв. Тэрээр ээж шигээ шинжлэх ухаан математикийн хичээлд сонирхолтой байсан юм. Дэн 5-р ангид сурдаг байсан ба Момо 1-р анги байлаа. Дэн дислекси өвчтэй байснаас дан англи хэлээр хичээлдэг ангид суралцахад асуудалтай байв. Хүдрээ Улаанбаатарын орон сууцнууд нь зарагдахгүй болохыг ойлгож, Янжмаагийн хаанч хүрэлцэхгүй цалингаар амьдрах боломжгүй гэдгийг гадарлаж байсан тул орон нутгийн коллежид дулаан агааржуулалтын систем суйрлуулах орон курст суралцаж эхлэв. Янжмаа өөрийнх нь нэр зарим Америкчуудад хэлэхэд хэцүү гэдгийг ойлгоод өөртөө Joy буюу баяр баясгалан хэмээх товч англи нэртэй болжээ. Тэр Америкт ирж сууршин зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдэг мэдээлэл Монголын цагаачдын дунд удалгүй тархсан юм. Аажмаар түүний орооны цаг дэлхийн өнцөг булан бүрээс уцсдах дуудлагаар дүүрч байлаа. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь мөнгө төлөх талаар бодолж үгүй байв. Янжмаа дэндүү ийдэг байсны улмаас өөртөө санхүүгийн томоохон хэрэгцээ байгаагаа хэлж чадахгүй хിവэрэл байв. Америк нэгдсэн улс болон Европ дахь монголчууд өөрсдийнхөө хэлээр Библийн сургалт авах боломж бараг байдаггүй. Тэдний соёлыг ойлгодог гадны пасторууд ч тун ховор болох нь ил харагдаж байв. Ингээд түүний гэр аажмаар найз нөхдөдтэйж болж өр төлбөрүүд нь ямар нэг байдлаар төлөгдсөөр 2019 оныг даван гарч чадсан юм. 2020 оны эхэнд миний Монголд хийсэн судалгааны 2 нийтлэл хэвлэгдэв. Нэг нь Христ итгэлийн имиж сэтгүүлд гарсан ба Монголд буй евангелист уран бүтээлчдийг харуулсан юм. Уг нийтлэлийг маань хянан засварласан хүн нь мөн DC-д байдаг уран зургийн галерейн эзэн байсан. Ирээдүйн шоунд зориулж Вашингтонд эдгээр бүтээлийн зарим хэсгийг авчрахыг санал болгов. Бид үүнийг 2023 оны 3 дугаар сард хийхээр тохирсон юм.
Дараа нь 2 дугаар сард Foreign Policy сэтгүүл Монгол улсад бэлгийн болон гэр бүлийн хүчирхийллийн төвшин өндөр байгаа тухай нийтлэлийг маань хэвлэсэн юм. Тэдгээр нийтлэлд хоёуланд нь Янжмааг иш татсан байгаа. Энэ хооронд би горих тэрэлжийн байгалийн цогцлборт газрын дэргэдэх ирээдүйн амралтын газрын тухай бодож санхүүжилт нь Монголд биш Америкийн нэгдсэн улсад төвлөрөх ёстойг ойлгосон. Мөн Янжмаа дэлхийн хэмжээний бусад амралтын төвүүд хэрхэн ажилтгийг харах нь чухал гэдгийг ойлгосон тул 50-аад онд теологч Фрэнсис Шефрийн үүсгэн байгуулсан El Abri International Fellowship гэх дэлхийд даяар олон салбартай газрын вебсайтад хандлаа. Нэг нь Массачусетс мужийн Саутборо хотод байсан юм. 3 дугаар сарын эхээр Янжмаагийн хаврын амралтын үед тэд нээлттэй уулзалттай байж таарав. Тиймээс би түүнийг хаврын хичээлийн улирал эхлэхээс өмнөхөн 3 дугаар сарын эхээр түүний хизээж очиж байгаагүй хот болох Бостны нисэх онгоцны буудал руу аваачихыг төвийн гишүүдтэй санал болгож өөрөө хуримтлуулсан агаарын мэйлийг хандивллаа. Ингээд 7 хоногийн турш тэр дотуур байранд амьдарч, буфет хоол идэж, семинар сонсож, бусад зочидтой ярилцав. Зочид хагас өдрийн турш сайн дурын ажил хийж, үлдсэн хагаст суралцаж байгаа нь түүнд таалагдав. Буфет хоол гэх мэт зарим санааг Монгол ахуйд нийцүүлж болно гэж тэр хэлэв. Хурж ирсэн хүмүүст энэ газар тустай байгааг харсан тул тэр сэтгэл хангалуун байв. Тэр тухайн салбарыг үүсгэн байгуулагч тэтгэвртэй гарсан Дик Кейстэй уулзлаа. Тэрээр хооллох эмгэг, сэтгэл гутрал зэрэг сэтгцийн эмгэгтэй бусад зочидтой ч мөн уулзлаа. El Abri-н эдгээр хүмүүст тохирсон шаардлагатай үйлчлэгийг бэлтгээгүй байгааг ухаарсан юм. Сэтгцийн болон сүнсний асуудлууд нь түүний ирээдүйд Монголд байх амралтын төвийн гол анхаарах ёстой зүйл байв. Ингээд Шарлотт руугаа буцаж ирээд удаагүй байтал COVID-19 хэмээх үл мэдэгдэх вирус Хятадаас эхлэн хаа сайгүй тархаж байсны улмаас улс даяар хөл хорой тогтоолоо. Хөдрөө мөнгө олохын тулд сүмийн найздаа барилгын ажил хийж өгчээ. Өдгөө 17 настай дашин хичээл хөл хоройны улмаас орохгүй байсан тул гэрээр сурч буй бусад хүүхдүүдийн адил гэртээ байхаас залхаж хүдрээтэй хамт явдаг болов. Мөн тэрээр машин худалдаж авах, жолооны шалгалт өгөх зэрэгт мөнгөө цуглуулж байв. Даш Америкийн нэгдсэн улсын их сургуульд элсэхээр бэлтгэж, SAT шалгалтаа өгсөн боловч үр дүн нь хүссэн шиг нь өндөр байсангүй. Бурхан тэдний зарим залбиралд хариулжээ. Янжмаа хүдрээ хоёрыг залбирсны дараа 11 настай Дэни дислекси өвчин эрс багассан харагдав. Түүний унших хурд нь минутанд 15 үгнээс 86 болж өсчээ. Янжмаагийн үйлчлүүлэгчдтэйгээ хийж байсан залбирал нь юр бусын үр дүнд хүрч онлайнаар харилцаж байх үедж гайхамшиг болж байгааг анзаарчээ. Тэр надад дэсид амьдардаг найзынх нь хүү сэтгцийн өвчтөй тухай ярьсан ба тэр эмэгтэйтэй ярилцаж үзхийг надаас хүсв. Би түүн рүү залгаж ярихыг нь сонсвол хүүгийнх нь гаргаж буй догшин харгас байдал нь найдваргүй мэт санагдав. Гэвч Янжмаа тэдний төлөө залбирсны дараа хүүд байсан bipolar шизофрен өвчний шинж тэмдэг эрс багассан юм. Янжмаа надад би ариун сүнсэнд л найдаж байгаа учраас тэдэнтэй очиж уулзснаас илүү дээр юм. Би хүмүүст ариун сүнс тэдэнтэй хамт байгаа гэдгийг надад найдах шаардлагагүй гэж хэлдэг гэж хэлэв. Ингээд COVID-19-ийн улмаас гэртээ байсаар хаврын улирлыг өгтлээ. Гэрээсээ ажиллах боломжтой болсноор Янжмаад Библиэд анхаарлаа төвлөрүүлэх цаг бий болов. Энэ нь Улаанбаатарт үргэлж 2 ба түүнээс дээш ажил хийж, гэр бүлийн олон үүргээ биелүүлдэг байсан ээдрээтэй амьдралынхаа туршид олж чадаагүй цаг ажээ. Тэр өөрийгөө 12 жил үргэлжилсэн бурханлаг сургалтын хөтөлбөрт хамрагдаж бэлтгэгдсэнээ мэдэрсэн юм. Тэр өглөөдөө бурхныг сонсох цагтаа болж, түүнээс улам илүү их илчлэлт авч байгаагаа мэдэрсэн. Тэрээр Виржиниа мужийн хойд хэсэгт орших Монгол чуулганыг дэмждэг Черридэл Баптист сүмийн зарим онлайн хичээлд оролцов. Тэгтэл 2 монгол эмэгтэй түүнээс өөрсдөд нь зориулж онлайн Библийн хичээлийг
Баасан гариг бүрийн 8 цаг 15 минутад эхлүүлэхийг хүсэв. Энэ нь маш амжилттай эхэлж хэдхэн сарын дотор Америкийн нэгдсэн улсад төдийгүй Австри, Швед, Швейцар, Малайз, Канада, Солонгос зэрэг улсыг оролцуулан Европ, Азийн хэд хэдэн орноос 81 хүн оролцож сонссон байв. 10 дугаар сар гэхэд шууд явагдаж буй хичээлийг сонсогч мөн хувийн Facebook хуудсан дээрх бичлэгийг нь үзсэн хүмүүсийн тоо 165, улмаар 2021 оны ихээр 200 гаруй боллоо. 2021 оны дундуур сонсогчдын тоо 500-д хүрсэн. Түүний ээж хойд эцэг хоёр нь мөн сонсож байв. Янжмаа зүүн эргийн цагийн бүсэд байсан нь Европт бас 20 цаг 15 минутад тааруулж байсан нь Монголд амьдарч буй хүмүүст тохиромжтой байв. Баасан гариг бүр тэр бидэнтэй ярихдаа хүмүүс итгэгч болсон гэх мэт шин мэдээлэл өгдөг байв. Түүний сонсогчид дунд ховдод таньдаг байсан хүмүүсээс нь эхлээд Курдистанд ажиллаж байсан монгол пастор хүртэл байв. Шведээс нэг хүн сонсож байхдаа Христ итгэгч болсон ба Янжмаа мөн өөр нэг оролцогчийн баптизмыг онлайнаар хийлгэжээ. Библийн хичээлийн дараа бүгд хамтдаа залбирдаг. Хүн бүр залбирч байх үед нэг хүний нурууны өвдөлт алга болсон гэх мэт бодит хариулт ирж байв. Нэг хүн ханиа олж, нөгөө нь ажилтаа болж, нэг хүний нүд эдгэрсэн, бас урд нь хөдөлгөөн хийж чадахгүй байсан нэг пастор түүнийг залбирахад хөдөлдөг болсон байв. Энэ мэт олон гэрчлэлүүд бий болж байв. Тэр бидэнд үйлчлэл өсөж байна. Би олон хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгааг харж байна гэж хэлв. Гэсэн хэдий ч зарим хүн түүнийг хуурамч иш үзүүлэгч эсвэл худал сургаал зааж байна гэж буруутган эсэргүүцэж байв. Би сэтгэл санааны хувьд дайралтуудад бэлэн биш байсан. Би өөрийгөө бэлэн гэж бодсон ч тийм биш байсан. Би үргэлж хүмүүст нийцүүлж чадахгүй шүү дээ гэж тэр бидэнд хэлв. Ковид үргэлжилсээр зун болж Янжмаа Шарлотт дахь Хойд Каролинагийн их сургуульд зуны хэдэн хичээл заахаар болов. Тэрээр Монголын Христ итгэгчдийн олон улсын онлайн хуралд оролцов. Энэ үед хүүхдүүдэд хийх зүйл олоход хэцүү байсан юм. Энэ үеэр найзууд нь түүнийг гэр бүлтэнд хотоос гаргахын тулд Myrtle Beach хэмээх далайн эрэг рүү болон ууланд байдаг амралтын газар руу аваачжээ. Хаш компьютер засах ажилд орж Момог зуны ном хөтөлбөрт явуулсан байна. Дараа нь 8 дугаар сарын сүүлээр Янжмаа хичээлийн жил эхлэхэд албан өрөөгөө шинэ байранд нүүлгэхээр кампус руугаа явж очихдоо лекцийнх нь бүх их тэмдэглэл, математик, статистикийн ажил хуулбарлаагүй байсан. Мөн 7 жилийн турш цуглуулсан бичиг баримтууд, оюутны тест, хариулт, өгөгдлийн шинжилгээний хуудас, докторийн дараах судалгаа, тэрч байтугай номын гарын бичмлийг нь хайсан гэдгийг олж мэдэв. Хэдэн сарын өмнө түүний орон сууц хулгайд өртөхөд түрээслэгчийн даатгалгүй байсан тул салбар төвөөс авсан MacBook болон бусад олон зүйлийг нөхөн төлөвлөж чадаагүй юм. Тэгээд хамаг хэрэгтэй бичиг баримт, ном, судалгааны бүтээлээ ажлынхаа өрөө рүү нүүлгсэн байсан бөгөөд тэдгээр нь ч бас ийхүү алдагджээ. Тэрээр 2008-аас 2012 онд Шарлотт дахь Хойд Каролинагийн их сургуульд ажиллаж байсан үеийнхээ олон бичиг баримтаас гадна Монголд цуглуулсан юугаарч орлуулшгүй бичиг баримтыг чухам тэнд л аюулгүй байх болов уу гэж бодоод албан тасалгаандаа аваачсан байсан юм. Тэрээр шинэ өрөө хүлээн автлаа. Эдгээр материалд хүрч болохгүй гэсэн бичгийг дээр нь тавьж үлдээгээд эрж буй профессорын авах ёстой байсан хуучин өрөөндөө орхижээ. Тэр профессор хаврын сүүлээр эрэхтээ бүх зүйлийг ямар ч тайлбаргүйгээр хайчихжээ. Янжмаа түүнээс учрыг нь асуун ууртай цахим шуудан илгээхэд тэрээр үл ойлголцсон байна гэсэн хариу өгчээ. Би түүнд факультетийн декан руу хатуу загтал бичгтэн тусалсан ч тэр нь бараг тус болоогүй. Монгол хэлээр онлайнаар зөвлөгөө өгөх түүний ачаалал өдөрт 3-4 цаг болж өссөн учраас салбар төвөөс түүнд цагийн хуваар гаргахыг санал болгов. Энд ургац хурааж байсан бөгөөд 2020 оны эцэс гэхэд
Тэрээр 250 үйлчлүүлэгчтэй нийт 1250 цаг уулзалт хийсэн гэж тооцоолсны дийлэнх нь дахин ханддаг үйлчлүүлэгчид байв. Түүнд илүү олон ажилчин хэрэгтэй байгаа нь тодорхой байв. Тэрээр олон монгол зөвлөхүүдийг хэрхэн бэлтгэх талаар бодож эхэлсэн боловч түүний төрлөх хэл дээр сургалтын материал байхгүй, бүх зүйл англи хэл дээр байв. Аз болох GSM 9-р сараас эхлэн ковидын улмаас Zoom дээр анхан шатны зөвлөгийн сургалтыг санал болгож эхлэв. Вашингтон DC-д байдаг англиар чөлөөтэй ярьдаг 10 орчим найз нь уг сургалтыг сонирхож бүртгүүлжээ. Тэдний хэсэг хүн GSM-ийн зөвлөгөө өгөх үндсэн материалыг монгол хэл рүү орчуулж эхэлжээ. Монголд мэргэжсэн орчуулагч олоход хэцүү байсан ч Америкийн нэгдсэн улсад англиар чөлөөтэй ярьдаг хүн олон байсан. Эдгээр хүмүүс түүний монгол хэл дээрх ажлын гол цөмөнд болно гэж найдаж байна. Янжмаа Америк руу төр нүүснээр энэ баазыг бий болгох боломжтой болж GSM-ийн Монголыг хариуцсан төлөөлөн удирдах зөвлөлд хэн ажиллах ёстой талаар залбирч эхлэв. Эцэст нь 10 дугаар сард ирж 42 дахь төрсөн өдөр нь тохиов. Түүнийг гэрэлснээс хойш 10 дугаар сарын 4 үргэлж хадам эцгийнх нь нас барсны ой тохиож байсан ба хадам ээж Бата үүнийг хизээч мартдаггүй байв. Гэхдээ одоо ийм байха болсон. Монголоос Бата түүнийг хөрөөж Forbes сэтгүүлийн нүүр хуудасдах зургийн хуулбарын доор бэрээ магтан дуулж Facebook хуудасаараа дамжуулан мэдчилгээ илгээжээ. Үүнийг сэрүүлбэл Forbes сэтгүүлийн хавцны зургийн эзэн энэ хадагтай бол миний ууган бэр охин. Хайрт охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж 4 мөрт илгээлээ. Миний ууган бэр, ухамсартай бэр минь, дайчин бэр, дархан бэр. Дархан бэр гэдэг нь 3 хүүгийн ээж гэдгийг тодтогсон хүндэтгэлийн гавьяа цол юм. Янжмаад ийм их зовлон авчирсан зүйл одоо их алдар нэрийг авчирлаа. Тэгээд тэр одоо нисгэд ч бэлэн байв. Америкийн нэгдсэн улсын зохиолч сэтгүүлч Жулия Дewey-ний бичсэн Баяр баясгалан олох нь буюу Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал номын 10 дугаар бүлгийг та хүлээн авч сонслоо.